Урд нь бид бүгд ах дүүс байсан. Гэтэл өнөөдөр бид яаж тайсан мэт байж болох юм бэ? Таныг төөсгч бурхныг гэрчил мэгц пастор ахлагчид ягаад ихтэй солиотой мэт ажиллах болов? Тийм ээ. Ийм юм болно гэж зүудэлж байсангүй. Чухам юу гэж нь болоод байна вэ? Харин тийм. Чуулган ингэж гинэт өөрчлөгдсөн болохоор бүгд л эргэлзэх боллоо. Тийм ээ. Юу ха? Та энэ талаар бидэнтэй ярилцаач. Тийм ээ. Бидэнтэй энэ талаар яриач. Бидэнтэй яриач. Ахагч нар минь, бидэнд одоо тохиолдож буй энэ зүйл бол сүнслэг дайн юм. Сүнслэг дайн гинэ. Тийм ээ. Яагаад би ингэж хэлв? Үнэн дээр бурхан бие махбодтой болон илэрч өөрийн ажлыг хийх бүрд сатаны ёрын мөн хүч түүнийг улайран эсэргүүцэж ялалдаг. Үүнээс болж сүнслэг дайн аяндаа гарна. Энэ нь шашны нийгэмдгийг ил болгож хооронд нь бутрагдаг. Яг нэгүслийн эрен үеийнхтэй адил. Эзэн Есүсийн золин аврах ажил Юудийн шашныг бүхэлд нь хөдлөсөн. Эзэн Есүсийн хэлсэн үг хийсэн зүйлийнхэн төлөө олон хүн түүнийг дагаж эхэлсэн ч Юудичүүдийн удирдагчид яасан бэ? Эзэн Есүсийн үг хийгээд ажлын хүч чадал эрх мэдлийг тэд хараад мэгдэж сандарсан. Учир нь эзэн Есүсийг номлолоо түгэж ажиллаа хийхийг зөвшөөрөх аваас бүх итгэгчид эзэн Есүсийг дагаж эцэстээ Юудийн шашин нуран унах болно гэдгийг тэд маш сайн мэдж байсан. Тиймээс Юудийн шашныг хамгаалж өөрсдийн байр суурь, хоолны тасалбараа хадгалж үлдэхийн тулд эзэн Есүсийг хүлээж авах итгэгчдийг зогсоожуулах бүхий л арга самыг тэд хэрэглэсэн. Үүнээс болоод Бурханд итгэж байсан хүмүүс олон бүлэг болж хуваагдлаа. Зарим нь үннийг үзэн ядаж, Бурханы ажлыг эсэргүүцэн буруутгаж, бүр Бурханы дайсан болсон. Нөгөө хэсэг нь учрыг ойлголгүй байсаар итгэхгүй хөндлөнгийн ажиглагчд боллоо. Бас зарим нь Бурханы дуу хоолойг сонссон бөгөөд түүний ажлыг судалж хүлээн авч чадсан. Тэр хүмүүс бол Бурханы ажлыг чин үнэнчээр дагдаг хүмүүс юм. Шашны нийгэмлэг Бурханы илрэл болон ажилтай нүр тулах үед сүнслэг дайн гарах нь гарцаагүй. Хуваагдал аяндаа бий болно. Эзэн Есүсийн үг болон ажил нь Юудийн шашны тогтсон дэг журыг тэр чигт нь нэргсэн билээ. Тэрээр Юудийн шашныг илчилж хуваасан. Бид ч бас тодорхой харах боломжтой. Тийм ээ. Тийм ээ.